хүүхдүүдээ бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр проекцлын арга ортогнол проекц гэсэн сэдвийн хүрээнд хичээлээ үзэх нэ. Сэдвээ дэвтэртээ бичиж өгдөг. Ангийн цахим хичээл эхлэхээс өмнө дараах таних тэмдэгтээ танилццгаая. Слайд болгоны урд нь таних тэмдэгэ байршуулсан байна. Номны зурагтай байх юм бол өөрсөд танилцах мэдээлэл байх нь. Дэвтэртээ бичиж тэмдэглээд ойлгох ёстой мэдээлэл нь харандааны дүрстэй дэвтэртээ зурх нь болохоор усан будгих. За асуулт даалгавар нь зөв гэсэн тэмдэглэгээтэй байгаа шүү. Проекцлын аргын талаар үзнэ гэсэн тийм ээ өнөөдөр. Тэгэхээр проекц гэж юу юм бэ? Энэ нэр томыг та нар өмнө сонсож байсан уу? За дараах зургийг харъя. Зурагт Алиса охин өөрийнхөө тусгалыг усанд харж ин тийм ээ. Энэ ямар учиртай зураг юм бэ гэхээр проекц гэдэг нь тусгал гэсэн утгатай латин үг юм байна. Проекц нь альваа гадаргуу дээр буулган дүрсэлсэн бодит юмсийн дүрслэлийг хийдэг юм байна. Ингээд өнөөдрийн хичээлийн зорилго маань проекцлын аргуудтай танилцаж тэгш үнцгтийн ортогнол проекцийн талаар таних мэдэж түүнийг дүрслэх аргаас суралцнаа. Эд юмсыг хавтгай дээр буулган дүрслэхийн тулд проекцийн аргыг хэрэгэлдэг байна. Проекцлыг үндсэн аргууд нь дотроо төвийн ба параллел проекцийн арга гэж ангилдаг байна. Төвийн проекцийн аргыг судлахын тулд дараах зургуудтай танилцъя. Нийтх зураг бол проектороор кино үзэж байна тийм ээ. За хоёр дахь зураг бол гарч иднээр алим тусгаад харин алимных нь сүүдэр нь тэнд бүр томорч харагдчихэв. Энэ хоёр зураг юугаараа адилхан байна вэ хүүхдүүд? За хоёулаа нэг зэгээс тусч байна тийм ээ. Проекцлын хавтгай байх нь. Зураг дээр харагдаж байгаа нь цаатлан тэр байшингийн хаана байна тий? Энэ бол проекцийн хавтгай байх нь. Энэ бол бишт маань байх нь. За энэ зураг дээр бол хоёр хүн байна тий? Бишт маань. За энэ бол S зэг байх нь. Харах өнцөг буюу проекцийн төв нь байх нь. Проекцийн төв нь тэгэхээр зураг дээр энэ байна тийм ээ. Гэрэл тусчаад зэг байх нь. Ингээд проекцийн цацрагийн тусламжтайгаар бишт маань проекцийн хавтгай дээр буулган дүрслэхийг төвийн проекцийн арга гэж нэрлэж байгаа юм байна. За зургийг дахиад сайн ажиглая. Энэ хоёр зураг адилхан байна уу? Хоёулаа нэг зэгээс тусч юм тийм ээ. Гэрэл тусаад нөгөө хоёр хүний маань сүүдэр цаад ханан дээр бүр томорч харагдчихэв. За ингээд проекц маань гарч ирж байна. Проекцлэгч цацрагууд нь проекцийн төв S зэгийг дайрсан байх аргыг төвийн проекцийн арга гэж нэрлэдэг юм. За тэгвэл параллел проекцийн арга гэж ямар аргыг хэлээд байгаа юм бэ? Энэ аргын талаар дараах видеог үзье. За гурвалжин биштийг хүн харж ин тийм ээ гавтгай дээр буулган. За ингэж буулган харахтаа 90 градусаар яг урдаас нь харж байна. За энэ гурвалжингийн цэгүүд маань хавтгай дээр буугаад тэгээд яг хэмжээ нь адилхан бууж ин тийм ээ. За энэ бол нөгөө нэг проекцийн хавтгай маань. Энэ юу вэ хүүхдүүд ээ? Бишт маань байна тийм ээ. За ингээд проекцийн цацраг маань хавтгай дээр буухдаа яаж юм? Энэ цацрагууд яг хоорондоо параллелээр байх нь тийм ээ. Хоорондоо ямар ч огтлолцохгүйгээр хоёр шулуунаар цацрагууд маань хавтгай дээр буугаад ингээд проекц маань үүсэж байна. За тэгэхээр проекц цацрагууд нь зэрэгцээ байхаар авч хавтгай дээр буулган дүрслэх аргыг параллел проекцийн арга гэж нэрлэдэг юм байна. Энийг өөрөөр хэлбэл проекцлэгч цацрагууд маань яг параллел байх нь тийм ээ. Тэгээд яг биштийн маань хэмжээ өөрчлөгдөхгүй яг тэр бодит хэмжээгээрээ нүүрэн талаас харсан бол яг нүүрэн талаасаа харагдах нэ. Төвийн проекцийн арга параллел проекцийн хоёр аргыг хооронд нь харьцуулаад эргээд нэг саний. Юугаараа өөр вэ энэ хоёр проекц? Төвийн проекцийн арга бол нэг зэгээс цацрагууд маань явдаг. Харин параллел проекцийн арга нь цацрагууд маань хоорондоо параллел
чиглэлтэй байдаг бахнэ. Ингээд харахаар проекц маань энд томорсон байхад параллел проекц дээр яг хэмжээгээрээ буусан байна. Ийм хоёр ялгаатай талтай байна. Параллел проекц аргыг дотор нь тэгш өнцөгтийн параллел проекцийн арга, жишүүн өнцөгт параллел проекцийн арга гэж хоёр ангилдаг юм байна. Проекцлог цацрагууд маань түрүүний видеон дээр харагдаж байсан шиг 90 градусаар буухан тийм ээ. Проекцлог цацрагууд маань проекцийн хавтгайд 90 градус үүсгэж перпендикуляр байх проекцийг тэгш өнцөгтийн буюу ортогонал проекц гэж нэрлэдэг юм байна. Харин проекцлог цацрагууд нь параллел проекцийн хавтгайд 90 биш. Жишээлбэл 45, 30, 60 гэх мэтчлэн 90-ээс өөр өнцөг үүсгэж байвал түүнийг жишүүн өнцөгт параллел проекц гэж нэрлэдэг юм байна. Ийм хоёр ангилалтай байна тийм ээ. Ингээд бүгдээрээ тэгш өнцөгтийн ортогонал проекцийн аргатай танилцъя. 90 градусаар буудаг арга маань юм тийм ээ. За альва бит маань урд өргөн өндөр гэсэн гурван хэмжээстэй байдаг. Уртыг болохоор x-ээр, өргөнийг y-гээр, өндрийг z гэсэн тэнхлэгтээр хэмжиж зурнаа. Энэ бол ортогонал проекцийн тэнхлэг байна тийм ээ. За энэ шинэ урт нь z руугаа өндөр нь y руугаа өргөн гэсэн тэнхлэгтээр болох нэ. Гурван тэнхлэг маань хоорондоо перпендикулараар байрлалнаа. Тэгээд энд O цэг буюу төвийн цэг нь үүсэж байна. За хажуу талын зургийг харъя. P1, P2, P3 гэж юу вэ хүүхдүүд ээ? Хавтгай тийм ээ. За тэгвэл X, Y тэнхлэхээр тодорхойлогдох хавтгайг проекцийн хэвтэй хавтгай гэж нэрлэдэг. F1 буюу хэвтэй хавтгай байх юм тийм ээ. X, Z гэсэн тэнхлэхээр тодорхойлогдох F2 хавтгайг нүүрний хавтгай, Z, Y тэнхлэхээр тодорхойлогдох F3 хавтгайг хажуугийн хавтгай гэж нэрлэх нэ. За ингээд бүгдээрээ ортогонал проекц дээрх биетийг харж байна. Хажуунаас харагдаад ямар харагдаж байна уу? Дээрээс харахад ямар харагдаж байна вэ? Сайн ажиглаад хараарай хүүхдүүд ээ. За биет маань харагдаж байна тийм ээ. За энэ биетийн цэгүүд маань яаж хажуугийнх нүүрний хэвтэй проекц дээр буугаад байна вэ гэхээр цэгүүд маань давхцаад эдгээр цэгүүд маань хавтгай болгож үүсэж орж ин тийм ээ. За энэ биетийн дэлгээсээ бүгдээрээ дэлгэж харцгаая. За ингээд дэлгээд харсан ч гэсэн биетийн маань хэмжээ өөрчлөгдөхгүй байна. Одоо биет маань гарч ирнэ. Тэгээд бүгдээрээ шалгаад харъя. За энэ бол нүүрэн талаас харсан байдал юм тийм ээ биетийн. За ногоотой найл тал үлээ. Өөдийн хажуугийнх дараагийнх нь дээрээс харсан биет маань байна тийм ээ. За саяны видеон дээр үл ойлгомжтой харагдлаа. За эдгээр хэмжээсүүд маань яг адилхан байна тийм ээ. Нүүрний хавтгай ингээд хэвтийн хавтгай хажуугийн хавтгайнууд байна. За та зургахтаа ингээ гортгоороо татаа явчих болно шүү энэ хэсгийг. Цэгүүдэд татаад тэгээ яг үндсэн их биенийхээ зураасыг үндсэн өргөн зураасныхаа төрлөөр зураад харин эдгээр байгууллагын хэмжээний зураасуудыг болохоор нарийн зураасуудаараа зурна шүү. Дараах битийн дэлгээсийг байгуулъя. X, Y, Z гэсэн тэнхлэгээ татна тийм ээ юуны төрөнд. За үүн дээрээ болохоор байгууллагын зурааснууд эхлээд хийнэ. Тэнхлэгүүдтэйгээ параллел шугам татна. Гэхдээ яг параллелууд маань эдгээр хоорондын зайнууд нь адилхан байна шүү хүүхдүүд. За үүний дараа болонгууд яг биетийнхаа квадратаар нь дөрвөлж эхлэх зурч. Анхаарахнаар за энэ маань ямар биет вэ? Хэдий хайрцаатай биет вэ? 40-ийг харьцах нь 40 гэсэн хайрцаатай биет вэ тийм ээ? Өндөр нь 40, хөндлөл нь бас 40 байх. Хантайнууд дээрээ 40-40-ийн хайрцаатай квадрат зурнаа. За энэ Y дээр яагаад тийш ингэ шууд татчихж байгаа юм хүүхдүүд ээ? Энд бол хэвтэй хавтгай
Энд нүүрний хавтгай, энэ хажуугийн хавтгай байгаа тийм ээ. За энэ талд бол хөвтийн хавтгайг хажуугийн форекс руу шууд хортгоороо татчихна. Төв дээрээсээ хэмжээг нь авахын тулд энэ зураасуудыг бүгдээрээ дандаа байгальтын зураас учраас нарийн зураасаар зурна тийм ээ. За үүний дараа одоо их бие буюу нүүрний форексээс эхлээд зурцгаая. Энэ бол нүүрэн талаас энэ талаас тийм ээ 40-20 харьцаатай хэсэг маань зурагдаж байна. Зураад налуу хэсэг маань зурагдаж байна. Энэ хоёр зураас маань давхцаж харагдана тийм ээ. Энэ давхцаж харагдаж байгаа зураас маань энэ харагдаж байна. Ингээд нүүрний форекс. За одоо хөвтэй буюу дээрээс харсан форексийг зурцгаая. Энэ бит маань дээрээс харахтаа яг 40-40 харьцаатай квадрат байдлаар харагдана тийм ээ. За энэ байгуулалтын шугам гарч ирж байна. Энэ налуу хэсгийг хөвтийн хавтгай дээр зурхтаа ингэж зурх юм тийм ээ. Энэ хөндлөн зураас маань харагдаж байна. Ингээд налуу хэсэг голын хэсгээ нөгөө хажуугийн форекс руу шилжүүлэхийн тулд гортгороо татаад ингээд хажуугийн форекс маань гарч ирж байна. За хажуугийн форекс энэ байна тийм ээ. Хажуугийн форекс маань эндээс нэг шоог нь авсан юм шиг харагдаж байна тийм ээ. Гэж харагдах нь. Багш нь энэ дээр хэмжээ тавилтыг хийсэн байна. Бүгдээрээ зурхтаа зураг зүйн 4 стандарт хичээл дээрээ үтсэн. Хүрээ шугам булангийн хүснэгтэй зургийн дэвтэр юм уу бичгийн цаасан дээрээ татаад ингээд ажлынхаа зургийг зурна шүү хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ форексийн талаар үзлээ. Энд нь болохоор бид нэр бодит амьдрал дээр форекс хэрхэн тусгагддаг талаар жишээ тайлбарлалтаа ярилцсан. Мөн форексийн аргуудын талаар үзсэн тийм ээ. Төвийн форекс, параллел форексийн аргуудын талаар үзсэн. За үүнээс их шүнцгийн буюу ортогнол форексийн талаар зурсан тийм ээ. Ортогнол форекс нь их шүнцгээр яг 90 градусаар буудаг тийм ээ. Битийн дэлгээсийн талаар үзэж судлаа. Ингээд анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай дараагийн хичээлээр уулзцгаая.